Намайг анхзээ гэдэг. Их дэлхийнхээ нэгэн хэсгийн хувьд байгалаа амьтан урамлаа хайрлах чин хүсэлтэй залуусын төлөөлөл. Байгаль орчны салбарын Нобель гэгдэх Голдмын шагналыг жилд ганцхан удаа төв дэлхийн байгаль орчны төлөөх игэл баатруудад олгодог билээ. Энэ шагналыг монголчууд бид 3 удаа эх орондоо авчирсан юм. Харин хариу хэлгүйгээр 15 гаруй жилийг төрж өссөн нутгийнхаа байгаль орчны төлөө зарцуулж хуулийн хүрээнд тууштайгаар тэмцэн Батмөхгойн түүх надад би ч мөн адил эх орон байгалийнхаа төлөө тэмцэж чадах юм шүү гэх итгэлийг төрүүлсэн юм. Түүнтэй удаан холбогдсны эцэст уулзах боломж олдон өөртөө урам зориг хаан гэрийг нь зорилоо. Би Ловсон дашин Батмөх гэдэг хүн. 1944-45 оны Заагдар Амсай гэдэг Заагдар төрсөн одоо 82 дахь насны явж байгаа юм хүн байна. Дорногов аймгийн Хөсгөл сумын уугууд ирэг жинхэнэ говийг мэддэг хүн. Тэгээ хүнч бас нэг цаанаасаа яасан байдсан уу, тохиосон байдсан уу. Миний хувьд одоо нутаг амьттай хүнтэй товчоор хэдвүүд. Би ч Оросд сургууль төгссөн шүү дээ. Цагтганы инженер хүн. Сургууль төгсөж ирээд одоо ажилтаа болоод ээлж амралт гэдэг одоо амардаг шүү дээ. Өвлчөөсөн, зунчөөсөн амархаараа амралт совет явна гэж байхгүй. Өдөөгөө чаад хөдөөх ажил там онцгойтойгоо явж идэг. Тийм хөдөө амьтад. Одоо юу мэднэ вэ? Одоо Чингисийн их цагаан сүлдгээд голдны том цагаан туг дагуул намын тугаад одоо энэ наадмааданд манайхан гээд яаж вэ шүү дээ. Голдон том цагаан тугтай 2-8 тугтай. Тэгээ Чингисийн их цагаан сүлдний дагуул намын туг гэж байсан байна. Тэрний зөвхөн ганцын Монголд тахиж байсан. Тунган тахиж байсан. Бусдын Ордос Шинжаамын жанадан гээд тараацсан байдаг. Тэр ганц нь манай суманд тахиж байсан газар. Тэрүүндээ гүрэмгээд нөмөргөө 4369 гектар газар ингээд нөмөргөө 2015 онд. Хайгуудын тусгай зөвшөөрөлт өгсөн. Тэрнийг чөлөөдөх гэж бидний ажил дуусаа. Харин тэрнийг чөлөөдөд л тэгээд орон нутгийн тусгай хамгаалтанд авчээсэн тэр иймэрхүү юм одоо яад шүү. Батмөхгойн төрсөн нутаг Дорногов аймаг Ашид малтмалын лиценз олголтоор манай улсад тэргүүлдэг. Дорногов аймгийн төрийн тахилгад хутаг туулын орчимд 2015 онд хайгуулын лиценз олгосон нь Батмөхгойг тэмцэд хүргэсэн юм. Төрсөн нутгаа хамгаалах хамгийн зөв арга нь тусгай хамгаалтад авах хэмээн тэмцээр 2022 онд нутгийнхаа 26,000 гаруй га газрыг улсын тусгай хамгаалтанд авч чаджээ. Түүний энэ их үйлийг төв дэлхийн үнэлж өнгөрсөн онд байгаль орчны Нобель гэгдэх Голдмын шагналыг олгосон юм. Танд ингээд болчи одоо ер нь дуусгасан дээр юм шиг байна, ядарч ийн гэх тиймэрхүү үеуд байгаа юу шандраа. Баггүй. Удмад амина нэг бүтээд ихээр одоо шуналтаг болчихгүй цааш. Тэр Үнэхээр газар орныхан нутаг усны хаан онгон дархан байдгийн төдөө яваад гэх юм бол хантрахгүй явах хэрэг. Хантруудад бүтэхгүй. та тэрийг яг Өөрөөр өдөр нь шөнийн зүүдсэн өдөр нь тэрнийг өдөр нь бодоо шөнийн зүүдчихэд байж яан шүү дээ. Тэгвэл зүгээр ер нь нутаг усаа гэсэн сэтгэл хүнд байх хэрэгтэй дээ. ханилаад хэдэн жил болж ийн та хоёр? Бэс хоёр 60 жил болж. 60 жил бол. Нэг нутгийнх уу?
нэг дор нэг хонхорих Багасаа хамтдаа өссөн үү? тийм мэдээр хосоод би энэ тань. Яа. Идэд. Эцэст нь хэд орчлон удам би өчөөхөн гэж Монголын яруу нэртний яруу найраг чойн шилжүүлсэн байдаг. Ирээд буцах энэ хорвоод юу үлдээх вэ гэдгээ сайтаар батаж эдметрат биш энгүй орчлон тэмүүлж яваарай гэж залуучуудаа захиж адасатын Америк орноос амжилт үтээдийн хүсэн өрөөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Тэр том дөрийн чатрын тэр хүнээр яаж зардахаараа тэгж хүнээр дүүргэжтэй. Тэр бас их сонио цайхан сууд баг. Сонирхох гэж ирдэг баг. Миний ганц боддог юм байдаг. Энэ уудуурхай энэ баядаг гэдэг шүү дээ. Алтч бай, мөнгөч бай, жонч бай. Энэ чинь цаанаасаа үржиж ургадаггүй. Нэг мэдтгэл дуусна гэдэг чинь ухад төнгөсөр үү. Түүнээс би хүн бүхэн тэр дундаа залуус бидний ирээдүй их нутгийг сүйтгэж би хэн бүхэнд шантарч бууж өгөлхүйгээр өөрийнхөө гэр бүлийнхээ найз нөхдийнхөө төлөө тууштай тэмцэх урам зоригийг олж авсан юм. Зорин ирсэн хэрэг минь бүтэж Батмухгайгаас ирээдүйн байгаль орчны сайд болоорой хэмээх ерөөлийг сонсох хамгийн сайхан байлаа.